Өдрийн мэнд хүргэе үзэгчдээ гоо үзэсгэлэнгээ тодтгын өрөөтэй ричтэй бифти нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэж байна. За өнөөдөр та бүхэндээ нэгэн гишмэрийн нэрийн дэлгүүрээс дугаараа бэлтгэн өргөх гэж байна. За яг одоо бол нэгэн гишмэрийн нэрийн дэлгүүр дээр хөтлөгч инфлюенсер Уянгатайгаа уулзахаар тохирсон байгаа хамтдаа уулзцгаая. Сайн уу? Ой, сайн уу. Өдрийн мэнд. Амар олон гоё юм харсан. Ухаан алдсан шүү дээ. Уянгагийн хувьд одоо ноолоор сонгохдоо яг юун дээр хамгийн их анхаардаг вэ? Ноолоор сонгохдоо хамгийн чухал нь тэр яг ноолуурын жинхэнэ одоо мөн чанарыг алдагдуулаагүй хэрнээ маш нарийн тэр гоё хийцийг гаргасан байвал надад айгу гоё санагддаг. Жишээ нь ноолуур нэмгэн байх тусмаа тэгээ дээрээс нь тэр нэг юм ховор зөөлөн өнгөнүүдийг яг гоё гаргаж өгсөн байх юм бол илүү одоо яг тэр ноолуурны үнцийн бүр илүү яг гоё мэдрэгдээд байгаа юм шиг санагддаг шүү дээ тий. За ноолуур бол нэлээд нөгөө арчилгаа болол шаарддаг бүтээгдэхүүн шүү дээ. Тэгвэл ноолуураа одоо ноолуурын хувцсныхаа арчилгаан дээр яг юунд нь бас хамгийн их анхаардаг вэ? Яаж арчилдаг вэ? Миний хувьд ноолуурыг ерөөсөө юу яадаггүй, өглөгдөггүй. Өглөгөх тусам ингээ нөгөө нэг доошоо ингээ сунаад тэгээ жоохон хэлбэрээ алдаад байгаа юм санагдаад байдаг учраас бид нар ноолуурын бүтээгдэхүүн авахд тусна юм гоё даавн уутнуудад хийж өгдөн шүү дээ. Тэгэхээр яг тэр уутыг хадгалж агаад уутан дотор нь гоё ивхэд даалт хийгээд өмсөх үедээ буцааж уутнаас нь гаргаж ирээд ингээ өмсөх юм бол янз бүрийн үнэр шингээхгүй дээрээс нь шавж өөр одоо гадны тийм нөгөө илэгдэл хорогдол орохгүй тэр их зүгээр байдаг. Дээрээс нь би нөгөө ноолуурын хувцас хизээч одоо угаалгын машинд ч юм уу өөрөө гараараа гэртээ цэвэрлэдэггүй. Яг ингээ бүгдийг нь өмсч хадгалж агаад зориултын нөгөө кашмир цэвэрлдэг тийм газар нь очиж угаалгаж одоо цэвэрлүүлж өмсөхийг илүүд үздэг. Энэ нь бас нөгөө ноолуурыг илүү удаан эдэлж хэрэглэхэд айгүй тус болдог юм санагддаг. За дараагийн асуулт нь тэгвэл нэгэн гишмэрийг яагаад сонгодог вэ? Нэгэн гишмэр яагаад сонгодог вэ гэхээр мэдээж хамгийн ихэнд загвар. Маш одоо амьдралд хэрэглэгдэхүйц олон янзын одоо нөхцөл байдалд янз бүрээр хувиргаж өмсөх боломжтой ийм одоо загварууд гаргадаг нь надад их зүгээр байдаг. Тийм болохоор нөгөө капсул шүүгээ гэж ярьдэн шүү дээ. Ингээд яг одоо тодорхой өнгө загваруудаас ингээд сонгоод авсан бахад хооронд нь холиод олон төрлөөр өмсөх боломжтой тийм минимал загварууд байдаг нь айгу таалагддаг. За тун удахгүй бас сар шинийн баяр болох гэж байна. Тэгээд нэгэн гишмэрт бол маш олон төрлийн сар шинийн баярт зориулсан үндэсний загвартай бас ноолуурын хувцснууд гарсан байна. Тэгээ өнөөдөр бас өмссөн байгаа лук нь үнэхээр гоё харагдаж байна. Өнөөдрийн лукээ бас танилцуулаач. Харин өнөөдөр яг дөнгөж гарсан загварыг нь туршиж үзээд өмсчөөд байж байна. Тэгээ ингээд цагаан сараар ингээд бид нар яг бэл гээл янз бүрийн сонголтууд байдаг. Гэхдээ яг Монгол бас өв уламжлалт чинь одоо Монголын том бахархал бол яах аргагүй ноолуурын бүтээгдэхүүн шүү дээ. Тэгэхээр энүүгээрээ бас давхар гангаруул айгүй юм үнцэнтэй гой сонголт байх юм шиг санагтаад. Тэгээ дээрээс нь энэ өнгөний зохицол, тэгээ энэ нөгөө нэг давхар зах энтер надад айгүй гой санагдлаа. Тэгээ ноолуур чинь дулаахан илчтэй бас дээрээс нь надад дээлийг ботход айгүй юм тухтай санагддаг. Монгол загвартай яг ноолуурын хувцс өдөр тутамдаа хэрэглэн гэдэг бол бас гоё байна тийм ээ. Харин тийм. Тэгээ ингээд нэг иймэрхүү харагдаж байна. Өөр бас олон гоё загварууд бэлээ. Өнгөн цагаан энтер дээр улаан хэмжээртэй. Тэгээ тэр чинь нөгөө арсны өнгөндөө тохируулаад зөгтөг өнгөндөө ингээд тааруулаад бас сонгох боломжтой юм байлээ. Ямар байна? Өстой гоё харагдчихэв. Та одоо үргэлжлүүлээд яг юу хийхээр төлөвлөсөн? Юу хийх гэж явж ин да гэж. Өө би энэ аваар гэж. За би нэгэн кашмирийнхаа үйлдвэрийн дэлгүүр дээр яг зорж ирсэн учраас энэ ч илүү одоо олон сонголттой бас дээрээс нь гоё юм хямдрал хаант хийдэг хүмүүстэй болвол нааша зорж ирэхэд их зүгээр санагддаг. Дээрээс нь яг дээдлэлт нь үйлдвэр нь байдаг. Тэгээд би үйлдвэрээр нь ороод өөртөө таарах одоо өөрийнхөө загвараар кашмирын цамц хийлгэж чаа. Өөрөө загвараа өнгөө бүх юмаа сонгоно гэсэн үг юм шүү дээ. Аха. Тэгвэл яг тэр процесс дээр манай телевизийн үзэгчид бас хамтдаа явж сонирхож болох уу? Тэгвэл би асуух. Боллгүй яах вэ? Болох байхаа надад ч гэсэн аягүй сонирхолтой байна. Хамтдаа үзэх үү бүгдээрээ.
хамгийн дулаахан тухтай мэдрэмжийг өгдөг нэгүний дахин давтагдчихгүй тэр загварууд таны гар дээр яаж очдог вэ гэдгийг одоо бүгдээрээ хамтдаа үйлдвэрлэлөөр орж үзцгээе. Яа, би яг одоо нэгэн гişмэрийн үйлдвэрлэлөө орж байна. Сэмэнүү. За таны ажил сайн уу? За. За өнөөдөр би чинь өссөн загвараа та хэдтэй захиалаад ингээд явна гэж байгаа. Сая нэг давхартын хүмүүстэй тааралтай гэхгүй тий. Тэгээд TV5-ын Reach the Beach нэвтрүүлгийн үзэгчид маань бас надтай хамт нэгэн гişмэрийн үйлдвэрээр зочлыг гэсэн болох болоо. Болно. Өнөөдөр манай үйлдвэрээр тавтай марлаарай. Манай үйлдвэрлэлийн процесстэй танилцаад ноолорон бүтээгдэхүүн яаж бүтдэг юм бэ гэдгийг олон нийтэд танилцуулах энэ гоё нэвтрүүлэг болох гэж байгаа юм байна. За тийм. Надад бол бүр маш сонирхолтой байна. Өмсчил мэднэ үхээс шүдэ. Яаж хийдгийг мэдгүй шүү дээ. Тэгээд танин мэдгүй гайхахаас эхэлнэ гэж. За намайг гайхшруулаач. За хоёлаа тэгвэл загвараа сонгохоос эхэлье. За тэгээ. Ийм хоолойтой цамц светер юм байна тий. Одоохондоо ийм зургнууд маань ийм хар зураг ингээд. Ийм зураг ноолорон цамц бүтгээсээ өмнө ер нь дандаа ийм зураг тооцооллоо гэсэн. Ягдаг загвар зохион бүтээгч юм байна. Энэ чинь юу шиг харагдчих штэ. Математикийн шалгалт шиг харагдчих байхгүй тий. Геометрийн тест шиг харагдчих штэ. Ер нь тэгж хэлж болно. Тийм байна тий. Маш нарийн технологиор бүтэж байгаа ноолорон бүтээгдэхүүн маань. Тийм байна. Нарийн тооцоолол дээр үндэслэж бүтэж байгаа. Тооцоолол гэхээр одоо жишээ нь Тооцоолол гэхээр одоо энэ загвар одоо өргөн нь ямар байх вэ? Урт нь ямар байх вэ? Халаас нь ханаа байх вэ гэх юм уу? Одоо бэлэн дээр ихэд энэ ингээд өргөн нь 36 см, энэ нь 120 см байх хэрэгтэй юм шүү. Ингэж тооцоолол өгчээч. Тэр загвар зохион бүтээгчээ маань хүссэн загвар гарч ийн гэсэн үг байхгүй юу? Одоо өөрийнх нь тооцоолсон загвар нь. Бас их нарийн юм байт юм бэ? Тийм маш нарийн. Надад бол энэ загвар их зүгээр санагдаж байна. Угаасаа нэг юм гоё балтооны дотор шууд өмсгөр юм хоолойтой цамцтай байлаа гэж бодсон байхгүй юу? Тийм энгийн заавал энгийн байхаар ер нь сүлжээний онцлогтой загварууд ч юм бас. Тийм тий. Илүү гоё чамин байдаг тийм. За энэ загварыг сонгоцсон уу? Яг тэгсэн. За одоо хоёлаа програм дээр очиноо. Оо за. Сэмэнүү. За битэр миний цамцны програмыг бичүүлэх гэдэг. Би болохоор одоо өмсөх хувцсанд зориулж програм бичдэг гэж бол би анх удаа сонсож байгаа байхгүй. Тэгэхээр манай үзэгчид бас гайхаж байгаа ах гэж бодож байна. Энэ яг юу хэлж байгаа болоо яг програм бичнэ хэрэг яад юм бол нэг сайхан тайлбарлаад өгөөч. Надад бол өстой энэ нөгөө доотлын сүлжээс өнгө сонгодог бол өстой үнэхээр сонирхолтой санагдаж байна. Яг нөгөө юм нэг юм гоё хүүхэлтэндээ юм нөгөө зариулж сонгодог тоглоом шиг санагдаж шүү дээ. Өстой гоё. Тий. Одоо энэ загварын дагуу тий. Одоо бас айгүй нарийн тооцоолол шаарддаг юм шүү дээ. Одоо ингээд хичнээн ихээс байх уу, хэр урт байхын тулд энэ ч одоо хідэн лайн явах уу, мох уу гэл ингээд бүгдийг тооцож өгдөг гэсэн үг шүү дээ. Тийм байна. Одоо ингээд програм төхөөс өмнө бол өөрөө яг ямар хувцас ингээд хамгийн эцсийн бүтээгдэхүүн болоод яаж гарч ирэх юм бүтэн үдэндээ төсөөлсөн байж ижил хийх нь шүү дээ. Тийм байна. За ингээд програмаа уншуулсныхаа дараа одоо яах ёстой лээ? одоо машин руу яваад шилжүүлнэ. Яа, одоо яг жинхэнэ нөгөө үйлдвэрлэл орно гэсэн үг шүү дээ. Дараагийн процесс явна. За тэгвэл явцгаая.
манай үйлдвэрийн сүлжиг хэсэг байна. Сүлжиг үйлдвэр маань дан Shimano-ийн машинаар. Одоо энэ ч нөгөө миний дээр програм бичсэн програмаа эндээ уншуулаад тэр тухайн загвар гарна гэсэн. Одоо энэ жишээ нь ингээд яг шууд нэгж байгаа гэсэн үг үү те? Тийм. Одоо энэ машинууд ер нь одоо энэ загварыг сүлжиж байна гэсэн. За. Одоо үйлдвэртээ орж байгаа хамгийн ихэнд юу их хэвтэй те? Хоёлаа өнгөө сонгоо. Ямар өнгийн цамц өмсөх гээд байгаа хүн билээ гэж үү те? Ямар өнгөөр энэ цамцаа ямар өнгөөр үйлдвэрлэх вэ? За манай утасны агуулга байна. За. Ингээ бүгдийн өнгөөрөө сайхан бэлдсэн байт юм шүү дээ те? Тийм ээ. Ерөнхийдөө үйлдвэрлэлийн процесс явагдахад түүхийд нөөцөө урьдчилан бэлтгэсэн байх хэрэгтэй байдаг. За миний сонгосон утас энэ байна. Цагаан өнгийн цамцтай болно өнөөдөр. За одоо утасаа сонгосон юм чи юу яах вэ? За одоо сүлжүүлнэ. Яа, эзэс хамгийн торгон мөч. Нэг юм цаас өрөөл яваад идэг. Зураг маань байна. Тэ. Цамцыг хийх энэ бүтээгдэхүүний дадлах утас гэж байна. Тэр маань байна. За. За өдрийн мэнд. За энэ За сайн байна уу? За энэ утас. энэ маань сонгосон утас байгаа. За. Би нэг юм цамцтай болох гэдэг юм аа. Цамцны загварын дугаар нь. За. За ингээд програм руу ороод. Тэнгүүтлээ кодоор нь юу гайл загвараа хайр. Шууд хайчт юм уу те? Тэгээ хайгаад. Тэгээд энэ дотроос хайгаад. Тэгээд загварынхаа дугаарыг олоод ямар хэлцмээр юм болоо? SM. SM. Энэ яг. Тэгээд л сайз майнстаа. За нөгөө миний түрүүний доор өгсөн команд чинь ингээ шууд ийшээ ирсэн. Тэгээд програмаас хайгаад энэ машин руугаа команд өгчихнэ гэсэн үг шүү дээ. За тэнгүүтлээ энэс уцсныхаа давхрыг хараад энэ хоёр давхар гэж байна. Тэгээд одоо энэ бол нэгсэндээ зүүгийн сүглж ийн гэсэн үг үү? Энэ бол зүгээр одоо яг ноолороо уцаа хушуунд нь сүглээд. Одоо дөрөвдүгээр эхлэх үйл ажиллагаагаа эхлэхэд байна та. Одоо ингээд R-ийн ханцуу гэдэг 4-5 деталь хийгээд таны цамц авах юм байна. Нэг цамц нь доороо цагаас 2 цагийн хооронд гарна. Загварынхаа өндөрлөөс шалтгаалаад. Тийм үү. Нөө хийц мицээсээр шалтгаалаад нэхэлтээсээ энэ бас болдог бах тий. Тийм. За ингээд одоо юу агаад явчих юм шүү дээ тий. Одоо ингээд эхэлж байгаа гэсэн. Тэгэхээр хамгийн эхлээд араа игээд ингэрээ игээд 2 ханцуугаа игээд тэгээ захтаа ингээд 5 шиг детальтай. Ийм цамцаа. За одоо ингээд яг миний цамцыг нэхэж байна. Тэгээд ойрцоогоор нэг цагаас 2 цаг болно гэсэн тийм. Яа. Одохгүй нэхэлдээд гараад ихээр дуусгай. За миний цамц яг одоо сүлжээсэн хэсэг дээр байгаа. Тэгээ хэсгээрээ сүлжээгдэж гарч ирэх учраас тэр дээр баг зэрэг хугацаа шаардах юм байна. Тэгээ жоохон завсарлаад, амраад, сайхан амттай кофе уунгаа яг одоо үзэгчдийгээ Нэгүн Кашмирын захиргаа хүний нөөцийн менежер Баасан Дорчтой уулзалж байна. За ажил сайн уу? За ажил сайн байна. Таны ажил сайн уу? Дажгүй би ч одоо танаа үйлдвэртэй танилцаад өөрийнхөө цамцыг захиалгаар хийлгээд тэгээ маш сонирхолтой гоё өдрийг өнгөрөөгөө явж байна. Тэгээ яг энэ төр завсралчийн хоорондоо бас Нэгүн Кашмирын түүхээс үзэгчдтэйгээ хуваалцъя гэж бодохгүй. Ер нь хідэнээс эхэлж яг энэ Кашмир үйлдвэрлэлийн салбарт
орж ирсэн тоглогч юм бэ? За ойлголоо. За юуны өмнө бол өнөөдөр цаг цаваа гаргаж хүрэлцэн ирээд бас манай үйлдвэрлэлийн процесстэй танилцж байгаа бас танд баярлалаа. За тэгээд манай нэгэн гишмээр хувьцат компани бол 2007 оноос эхлүүлээд ерөнхийдөө түүхийн эд бэлтгэн нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа анх эхлүүлсэн. За тэгээд үйл ажиллагаа маань жилээс жилд одоо цар хүрээн өргөжөөд за тэгээ 2017 оноос эхлээд ерөнхийдөө за дан ганц түүхийн эд бэлдээд зогсохгүй бас өөрсдөө загвар брэнд хөгжүүлэлтээ хийгээд за сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлүүд нь бол одоо нэгэн салбарт бас 10-аад жил өнгөрөөсөн учраас ноу хау нь байсан учраас шууд за өөрсдөө брэнд хөгжүүлэлтээ гэж сүлжмлийнхаа одоо үйлдвэрлэлийн чиглэл рүү эхлэе гэд анх бол үйл ажиллагаа эхэлжсэн байгаа. За тэгээд ерөнхийдөө бол жилээс жилд бол өргөжөж явсаар байгаад за одоогийн байдлаар бол манайх бол жилдээ за тоног төхөөрөмж өвчин чадлаа тооцвол 180,000-аас 200 орчим мянган сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. За тэгээд нийтдээ бол одоо 90-100 орчим одоо ажилтнтай ийм компани болж өргөцсөн байна. Өдрийн хугацаанд бол. За маш их баярлалаа. За миний цаамжуудаа бараг болж байгаа хаа. Юу болж нэг бидний хамтдаа харцгаая. За энийг таад юу гэж бодож байна? Энэ бол миний өмсөх цамцны ингэр хэсэг. За тэгээд энэ ч бас ханцуун байна, арт тал нь байна гэдэг ингээ бүгдээрээ хэсэг хэсгээрээ сүлжигдээд гараад ирд юм байна. Одоо үүний дараагийн шат амжилга болохоор бүх хэсгээ нийлүүлээд оёх. Одоо хамтдаа бүгдээрээ оёлын хэсэг рүү явцгаая. За үйлдвэрийн хэсгээр, үйлдвэрийн оёдлын хэсгээр тий. Оёдлын. За ийшээ орж шууд нэг дуу аманд аялагдаж байна. Үйлчин миний. За одоо энэ ч бидэд яах чаавэ гэхлээр цамцаа одоо өстө яг нийлүүлээд эвлүүлэг тоглоом тоглож байгаа юм шиг оюулна. Зя. Сайн уу? Зя. Миний цамцыг ойж гэх юм бэ? Биш би нэг юм анзаарлаа. Тэрний үе гэсэн чинь миний мэддэг өмсдөг ноолуурнаас амар өөр мэдрэгдээд ах юм. Им сэвсгэр зөөлөн мөөлөн байдаг штеп. Тэгээ энэ болохоор тийм биш. Хатуу даргар байгаа юм л да. Тэгээ ямар учиртай вэ? За энэ ноолуур түүхийгээрээ байгаа гэсэн үг. Оёсныхаа дараа боловсруулах хэсэг авах, угаах боловсруулах хэсэг. Тэгжээж гоё хөвсгөр зөөлөн. Одоо яг нөгөө бидний мэдэх ноолуур тий? Тэгэхээр чи одоо оёод дараа нь угаагаад тэгээ эндүүдээд гүйцэтгэн боловсруулах хэсэг явагдана. Гүйцэтгэн боловсруулах хэсэг явагдана. Хаг хялгастуун, гар оёохын, үзүүр үдс далдлан гэх мэт олон ажилбаруудад шууд явагддаг. Бүр одоо илүү нарийн нөгөө ямар ч алдаагүй цамц гаргахын тулд дахиж нэг одоо нэгтлэх нь шүү дээ бүгдийг. За тийм баха. Ямар ч айгүй өөр байгаа гэсэн. Тэгэхээр угаагдчихж ноолуур чинь тийм гоё сэвсгэр хөнгөн зөөлөн байдаг байна шүү дээ. Энэ хараа. Би ч нөгөө юм оёдлын машин гэдэг нөгөө бидний ингээд мэддэг оёдлын машин шиг юм баг гэсэн чи юм тойрсон айгүй өөр үед юм байна тий? Тий. Одоо энд нь ингээд нэг игнэгээр сүүлж хийгээд одоо энэ арын сүүлжин гэсэн үг байхгүй юу? Одоо энэ чинь ингээд нэг зүүн муу алгасах юм бол тэгээд хэцүү үстэй. Тий, ер нь бол гогцоотой хэсгээр нь бүр алгасах юм бол болохгүй. Педал дээр биш. Ингээд. Ингээ гаргаад ир. Ингээд нийлээ. Ингээд. Ар нь хамцаад байгаа ингээ нийлчихэж байгаа байхгүй юу? Тий. За одоо энийг нь ойж үзэх үү? Энийг нь ойж үзэх үү гişгээд. Болох юм уу? Тий, одоо ингээд суулцсан. Би ч та босоор тий. Өөрийнхөө өмсөх ноолуурын цамцыг өөрөө оён идчихтэй бас. Яа наа тэр сүдийг альчдаг. Энүүгээр ингээд нааш цаашаа олоод тий. Тий. Тэгээд энэ педалын гიშгэх болоогүй шүү. За одоо ингээд зүүн эндээс гарч ирэх байхгүй юу? Тэгэхээр энүүгээрээ төвчлээ. За одоо педал дээр гიშгээрээ. За.
жоохон гიშггүй. Гიშгиш зүгээр наач шууд ингээд. Одоо дуусчихор нь байлаад. Тийм. Йоо. За ингээд хоёр хамцаатайгаа харна. За хоёр хамцаатайгаа харна. Би өөрөө ойсон юм. Яа, ямар гоё юм бэ? Одоо ингээд хоолойгийн яагаад ингрийн нэгээл ингээд Тий, одоо ингрийн сөвлөд нэг сөвлөд үзээ. Одоо нараа. Энэ угаасаа игнэтэй харагдж байгаа. Эхнийх нэгээр ингээд. За одоо ингээд ийш нь яг нэг игнэгээр явуулаарай. Доотлол нь ингээд орж байгаа. Энэ нь болохоор орчхоор биш гэсэн үг байхгүй ингээд. За. За одоо. Йоо, инчтэй. За ингээ хийсээр байтал ямар ч гарт ордог баха тий. Энгүүл би бол өдөрт түмэн цагт нэг цамц, өдөрт нэг цамц гаргах юм байхгүй. Өдөрт нэгийг гаргуул их юм уу. За, цамцаа оюулаад дуусгачлаа. Энэ миний ойсон хэсэг шүү. Тий. За одоо бүгдээрээ миний цамцыг угаах хэрэгтэй байна. Тэгжээж яг нөгөө түрүүний ярьсан гоё хөвсгөр зөөлөн ноолгын цамцаа нь бий болно. Таны цамц ингээд угаагдлаа. Вау! За угаагаад гараад ирсэн миний цамцыг хардаа. Одоо би яах ёстой вэ? Одоо дараагийн шат маань эндүүд үлнэ. За сайн байна уу? Энэ миний зураг. За энэ миний цамц. Тэгээ эндүүд нь хэр гайхаад байгаа байхгүй байхаа. Ямар ч үрчээсэн юм бол байхгүй. Би бол үрчхэр хувцыг л эндүүддэг. Яагаад эндүүдж байгаа шээ? Учир нь ингээд угаагаад агшаад тодорхой хэмжээний агшилт өгөөд нөгөө юу яатсан байгаа. Тэгээд энэ зургийнхаа дагуу хэлбэржүүлж гоё эндүүдэх хэрэгтэй арзмарын дагуу. Нэгсэндээ эндүүдэх чинь зөвхөн одоо үрчигний арилгахаас гадна тухайн арзмаарт нь тааруулж давхар сунгадаг гэсэн үг. Тий. Угсаа арзмаараар гарсан болохоор тэр арзмаараа л эндүүднэ гэсэн үг байхгүй. Энэ ээс цамцлахоор буцаагаад дээсээр нь эндүүдэж өгнө гэсэн үг байхгүй. Та эндүүдэж үзэхөө энийг Тэгэл та би ч одоо бас үзэл яваад байна. Энэ хэсэг айгу гоё ойсон байгаа тийм байна. Энд дээр жоохон хүндэж мацтай гайгүй. Ой айгу хүнд юм байна нэрнгээсээ. За одоо энэ дээр дараад тийм. Гарахаа урна. Тэг хагсан ийм хөл юм игээдсэн. Намайг энэ цамцан дээр нэг юм оюул гэсэн. Маш итгээд сайн юм оюул гэсэн. Хаана оюул вэ? Энд оюул. Оо. Сайн байна уу? Сайн байна уу? Үйл орно. Би энэ цамцан дээрээ одоо эндүүд дүүлчихэд аваад ирсэн байхгүй. Одоо танаар л юм оюул гэсэн юм байна. Тийм. Юу оюул? Итгэдэг. Итгэдэг. Тийм. Итгэдэг гээд цамц сонсоод. Үгүй. Юун тийм итгэдэг юм байгаа юм бол. Одоо нэг ясандаа лого л гэсэн үг байхгүй да. Нэгэн гişмэрийн нэгэн гэсэн бичгтэй юм Монгол гişмэрийн аюутай ийм логотой итгэдэг. Одоо бидний хэлдгэр бол итгэдэг гэсэн үг л дээ. За. Биднийхээр бол ярьлаг. Ярьлаг. Хамгийн бараг л нандин чухал хэсэг нь тань дээр ирээд дуусна юм шүү.
Тийм. Ер нь сүлийн дамжлага гэхүү дээ. Мөн цэнтэй жижигхэн нэр юм шиг хэрнээ хэрэглэгчид одоо хамгийн их ихтгэл үнэмшил өгдөг чухал зүйл юм чи байж байгаа шүү дээ. Тийм. Энийхэн дор жижигхэн уянга гэж биччихлээ. Бүх ажил автоматар явж байхад таних л яг гар оёд. За одоо ингээд хувцс маань итгээдхээ оёд болцсон. Одоо сүлийн дамжлага болон чанар дээр очиж шалгуулах хэрэгтэй байгаа. Чанар маань бүх хувцсыг эдгэр хувцснуудыг шалгаад гаргадаг байна. За одоо ингээд болчлаа гэж бодсон. Сүлийн дамжлага болж чанар шалгагч дээр очиод шалгаад. За тэгээд яг өмснө үсттэй. Тэгнийхээ яг өмснө. За чанар шалгагч дээр ирсэн. Би гайхаад нэгүний хувцсууд угаасаа чанартай юугийн шалгад юм бэ гэх. Юу? За энэ нөгөө одоо ингээд бэлэн болоод эцсийн бүтээгдэхүүн болоо хэрэглэгчийн гар дээр очих гэж байгаа учраас маш сайн чанарын шалгалт хийнэ. За хэрэглэгч нь бий байна. За шууд гараас гартаа. тэгээд хэрэглэгчийн гар дээр очих. Миний цамц ингээд яг хамгийн эцсийн бүтээгдэхүүн болоод би өмсгөд бэлэн болоод гараад ирлээ. Би одоо ясал өмсч үзнэ. За уянгаа маань сая үйлдвэртэй танилцаад маш гоё цамц загварыг нь гаргаад өнгөө сонгоод ирчихлээ тий. За нэг ийм цамц хийлгэлээ шүү дээ манайхаа. За стил хэрэг. Юу бүр супер. Гэхдээ нэрээ эн чин ганцхан ширхэг цамц одоо ойж гарахын тулд те үйлдвэр бүр ингэ зогсолтгүй ажилт юм байна. Ямар олон хүмүүс хичээж чин сэтгэлээ гаргаж энэ цамцыг бүтээдэг вэ гэдгийг одоо сая үйлдвэрлэлөө ороод харж танилцлаа тийм. Үнэхээр гоё мэдрэмж авлаа нэрээ. Би сэтгэлээрээ мэдрээ сэтгэл хөдлөл бол бүр ингэ бүр пүүл хэлсэн баг шүү. Харин тий одоо эн чин өөрөө бас жойлоо гэж тий. Тэгээ өөрөө бас оролцсон болохоор ч тэр үү мэдгүй. Миний хувьд лав хамгийн үн цэнтэй маш урт хугацаанд нандинж өмсөх тэр цамцаа өөрөө сая бүтээлээ л гэж бодож байна. За Rich the 50 нэвтрүүлгийн өнөөдрийн бас зочноор оролцож нэгэн гишмээрээр нэгэн гишмээрийн үйлдвэртэй бас үзэгчдийг маань танилцуулж уулзуулж ингээ хамтдаа явсан энэхүү процессыг танилцуулсанд маш их баярлалаа гэж хэлмээр байна. За баярлалаа. Тэгээд үзэгчд маань бас яг надтай адилхан сонирхолтой байсан бах гэдэгт итгэлтэй байна. Тэгээд бид нар ч одоо бүгдээрээ хамтдаа өдөр болгон өмсдөг тэр одоо хайртай бүтээгдэхүүнээ яаж бий болдгийг мэддэггүй байсан бол ингээ сая хамтдаа мэдэж авлаа. Тэгээд хамт байсан үзэгчдэд баярлалаа. За Rich the 50 нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Үзэгч та бүхэндээ нэгэн гишмэрийн үйлдвэрийн дэлгүүрээс бас өнөөдрийн нэвтрүүлгээ бэлтгэн үзүүллээ. За мөн дээрээс нь зочин уянгатайгаа хамт бас сонирхолтой үйл явц процессуудыг үзэж чадсан гэдэгт итгэлтэй байна. Гоо үзэсгэлэнгээ тодтогын ураатай Rich the 50. Баярлалаа.